50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдэ 550 994 төлөөд 3 төрлийн 4D, 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчтэй сайн байцгаана уу? Та бүгдийн энэ орой мэндийг хүргэе. Синийг телевизийн эфирээр 1 дэх 3 дахь 5 дахь өдрийн 17 цаг 30 минутаас хүрч эхэлж байгаа. Үндэсний лотерей нэвтрүүлэг, үндэсний лотерейгоос та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд эхлээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур, дараа нь 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур, түүний дараагаар 4D-ийн 1 дугаар зэргийн хонжуурыг тоглуулад 4D өндөрлөн. За дараа нь бол 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол 6D. За 6D-гийн дараагаар буюу хамгийн оргил үе. Энэ бол 120 сая төгрөгийн тоглож байгаа хүмүүс төгрөгийн төлөө тоглож байгаа хүмүүс зориулсан 42-аас 6 буюу jackpot 120 сая гэ дараалалаараа явах болно. За ингээд хамгийн түрүүнд уламжил ёсоор 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын тохирлыг бүгдээрээ хамтдаа тодруулъя. Гэрчин олъё. За энэ оны 4 дахь дугаар. Энэ оны 4 дахь дугаар. 2016 оны 4 дахь дугаар. За 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын хамгийн ихний тоо 1 байна. 1 дугаартай бөмбөлөг гарч ирлээ. За 2 дахь бөмбөлөг. 2 дахь бөмбөлөг. 2 дахь бөмбөлөг нь хэд байна? 2 дахь бөмбөлөг нь 6 юу 9 үү? За бүгдээрээ харъя. 9 байна. 9 байна. За 3 дугаар зэргийн хонжуурын 3 дахь тоо. 3 дахь тоо буюу 3 дахь бөмбөлөгний дугаар. Хэрвээ та 4D тоглоод за 1 9 3 гэсэн 3 тоо гарч ирж байна. За одоо хамгийн сүүлийн тоо. Хамгийн сүүлийн бөмбөлөгний тоо. За хэдвээ. Вайтгүй шүү. Баба 1. За. Ингээд 2016 оны 4 дахь тоглолтын хамгийн ихний буюу 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын тохирлын тоо 1 9 3 1 1 9 3 1. За энэхүү дөрвөн тоог дарааллыг нь алдалгүй та яг энэ дээр бүглөөд өөрийнхөө хувилбарыг хараад яг таарцсан мөн баяр болоо сууж байгаа бол таны бооцоо 500 дахин өссөн байгаа шүү. Тэгээ танд баяр хүргэе. За дараагийнх нь өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөн авах боломж. За энэ юу вэ гэвэл 4D-гийн 2 дугаар зэргийн хонжууроос гарч ирсэн 4 тооны дарааллыг та яг зөв тааж чадах юм бол таны бооцоо 1000 дахин өсөх болно. Харин таны бооцооны хамгийн бага одоо тэр бооцоо тавьж байгаа мөнгө 500 төгрөг байх хэрэгтэй. Тэгээ 500 төгрөгөөс дээшээ. За 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур. Өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авна. За таныг 500 төгрөгийн бооцоо тавиад 1000 дахин өсгөж авна гэдэг чинь 500 мянган төгрөг болж байгаа. За 500 мянган төгрөгнөөс одоо гинт олсон ашигын одоо ашигт хамаатай 40% тэр татвараа төлөхөөр зэрэг танд цаана яг бэлэн 600 мянган төгрөг. Тэр 500 төгрөгөөр билет аваад 600 мянган төгрөг болж аавна гэдэг чинь бас л хаач байхгүй болов уу гэдэг. За хэд вэ? Эхнийх нь 3, дараагийнх нь 6. За 3 дахь тоо энд өнгөрч байна. 6. 3 6 6. 3 6 6. За ингээ хамгийн сүүлийнх нь 1 1. За 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын
4 тоо дарааллынхын дагуу анхааралтай харж байгаараа манай зурагдаачийн дуранд бас тод буусан байгаа. А гэхдээ би танд жоохон чанга дод туугаар хэлээд үгүй. 3 6 6 1 3 6 6 1 яг энэ дараалсан 4 тоог зөв таасан бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөн авч байгаа юм байна. Танд баяр хүргэе. За одоо өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөн авах боломж бидэн дээр ирж байна. Энэ бол 4D тоглож байгаа хүмүүс тамаатай 1-р зэргийн хонжоорыг тодруулах гэж байна. Ингээд өнөөдрийн 4 тоо ямар 4 тоо байх нь вэ? 4 бөмбөлөг ямар хаанууд цаа байх нь бүгдээрээ хамтдаа хүлээж яа да. За хамгийн ихнийх нь 4. 4. За түүний дараагийнх буюу хоёр дахь бөмбөлөг нь 8. 1-р зэргийн хонжуур 4 8. За одоо 3 дахь бөмбөлөг гарч ирэх гэж байна. 6 4 8 6 4 8 6. За ингээд хамгийн сүүлийн бөмбөлөгний тоо. Хамгийн сүүлийн бөмбөлөг ямар тоотой байх нь вэ? 1. За анзаарч харсан бол хамгийн сүүлийн тоог 1 гэж бүгэлсэн хүмүүс өнөөдөр ер нь их азтай байна да. Яагаад гэхээр зэрэг 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр хамгийн сүүлийнх нь тоо 1. За мөн 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр хамгийн сүүлийнх нь тоо 1. За ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуур дээр хамгийн сүүлийн тоо бас л 1 байна. 6 бас л азтай л юм байна. 2 удаа 6 таарч байна. Хамгийн сүүлийн 2 орно. За ингээд задлж яриад яах. Одоо ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуурын дараалсан 4 тоо бол ямар тоо байна гэхээр 4 8 6 1. 4 8 6 1 гэсэн энэ 4 тоог дарааллыг нь та хэрвээ зөв тааж яг энэ дээр бүгэлсэн цор ганц билеттэй бол таны бооцоо 2000 дахин өсгөнө шүү дээ. Бодоод үзтээ 500 төгрөгөөр билет авлаа, зөв таарлаа, ирлээ, хэдэн төгрөгийн хонжуур авах вэ? 500 2000-аар өсгөн 1000. 3 минут дутуу байна уу? За, бэлцуулъя. 3 минут дутуу байна гэж эндээс манай одоо найруулагч хэлж байна. За ингээд 6D-ийг ажиллаулъя. За 6D бол 50 сая төгрөгийн төлөө тоглож байгаа гэдгийг бүгдөө мэдж байгаа. Хамгийн өндөр 50 сая төгрөгийг энд гарч ирэх 6 тооны дарааллыг алдалгүй зөв таасан тэр хүн 150 сая төгрөгийн эзэн бол. За хамгийн ихнийх нь 1. За өнөөдөр 1-ийн тооч мөн яндаатай байна да. 1 л гарч ирээд байна. За дараагийнх нь 1 бай. 8. 8. Би танд дахиад хэлье. Яг дарааллыг зөв таасан байх ёстой шүү. Яг дарааллыг. Тэгэхээр 1 8 3. 3 дахь тоо 3 байна. Дараалал бол туйлын их хамаатай 6D дээр 1 8 3. 1 8 3. Дараагийнх нь 2. 2. Дөрөвт бөмбөлөг 2. За хэрвээ та 1 8 3 2 гэдэг энэ ихний дөрвөн бөмбөлөгний дарааллыг нь зөв таасан байгаа бол 150 мянган төгрөг хонжуур тожж байгаа. Дараагийнх нь 7. 1 8 3 2 7. 1 8 3 2 7. За 1 8 3 2 7 гэдэг энэ 5 тооны дарааллыг яг зөв таасан бол та сая 500 мянган төгрөг олж байгаа. За хамгийн сүүлийнх нь Хаба 9. 9. За ингээд 6 дараалсан тоо яг дарааллын дагуу зөв таасан байх ёстой. Тэгэхээр аль ямар 6 тоог дарааллын дагуу зөв таах юм бол 50 сая төгрөг хожих юм бэ гэдгийг танд хэлье. Өнөөдрийн хувьд шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд гарч ирсэн тоонуудын дараалал бол ийм байна. 8 1 3
2 7 9 1 8 3 2 7 9 гэсэн 6 тооны дарааллыг алдаа мадаггүй зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийг эзэн болж байгаа. За хэдэн минут үлдсэн бэ? Хай 1 минут үлдсэн шүү. Одоо яана 1 минутанд арай л амжихгүй дээ. Манай нэвтрүүлэг жоохон цагаасаа давхандаа. Одоо юм ярихгүй шууд машина ажилууллаа. Одоо 120 сая төгрөгийн төлөө бүгд хамт тоглож байгаа. Энд 42 бөмбөлөг байгаа. Нэгээс 42 тоог агуулсан тоо бүхий 42 бөмбөлөг. 7 бөмбөлөг нь гарч ирнэ. 7 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалцахгүйгээр зөв таасан хүн 120 сая төгрөгийн эзэн бол. Харин 7 дахь бөмбөлгийг бид бонус бөмбөлөг гэж нэрлэдэг. За ингээд 21 гараад ирсэн байна. 11 гараад ирсэн байна. Оо за 31 гараад ирсэн байна. За тэгвэл одоо 41 гараад ирэх. За 41 гараад ирвэл одоо их аятайхан байна. Худлаа байна. 19. За 4 тоо гарч ирсэн. 4 бөмбөлөг гарч ирсэн. За одоо 5 дахь бөмбөлөг. 5 дахь бөмбөлөг. 18. 18. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг хамгийн чухал бөмбөлөг шүү. 14. За өнөөдрийн хамгийн сүүлийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөг хэд байна харъя. Бонус бөмбөлөг 12. За нэвтрүүлгийн маань цаг аль хэдийн дууссан. Гялс 7 тоогоо дарааллын дагуу танилцуулаад гэхдээ эхний 6 бөмбөлгийг буюу 120 сая төгрөг хожих энэ бөмбөлгнүүдийг хэрвээ та дараалал хамаатай гэж бодож байгаа үгүй шүү. Дараалал ерөөсөө хамаагүй. За ингээд 6 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэй танилцуулахад 21, 11, 31, 19, 18, 14 ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг 12 байлаа да. За ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан явдалд их баярлалаа. Сайхан амарцгаагаараа 3 дахь өдөр яг 17 цаг 30 минутаас уулзтлаа. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Пати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурийн эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.